Зам нөхөө хоёул хичээлд оцорлоо штэ. Яа зүгтээд Уучлаарай яж байгаа. Зяаг. Би хүүгээ сургуульд нь хөргөж өчөөд ирээ. Амаа гэрэл битээгээрээсээ гараарай. Би гуйлаа штэ. Өнөөдөр 2017 оны 9-р сарын 5 маш сайхан өдөр болж байна. Миний ханыг сайн ажилласан гэд хугацаанаас өмнө цол нэмж бас шагнасан. Дээрээс нь бид гурав шинэ байрандаа нүүж орсон. Шинэ хүнээ шинэ байртаа угтахын тулд тэр минь хичээнгүлэн ажилласан. Түүнийхээ цаг наргүй ажиллаж байгааг хараад их л хүрдэх юм. Би ч мөн хүүгээ томорхоор ажилд орж түүндээ нэмэр болно. Өнөөдөр нөхөр маань согтуу ирж агсам тавилаа. Анх удаага надад гар хүрсэн. Хүү маань аавынхаа ингэж авирлахыг хараад айж зөндөө уйлсан. Ер нь тэр маань ойрд оройтох бүртээ арх үнэртүүлчихсэн согтуу ирдэг болоод байна. Өдөр бүр арх уусаар нөхөр маань ажлаасаа халагдаад баггүй хугацаа өнгөрлөө. Орлогогүй болсон бидний амьдрал өдрөөс өдөрт оройтож байрныхаа зээлийг төлж чадахгүй банкнд хураалгаад өнөөдөр хямдхан гэр худалдаж аваад нүүж байна. Өнөөдөр эмнэлэг явсан. Ойрд сонсоогүй сайхан мэдээ байсан ч бас хайдастай байлаа. Хевлийд минь жижиг зүрх цохилоод эхэлж. Гэхдээ би айж байна. Маргааш хүүгээ хөргөж өчгөөд эмнэлэг орж үр хөндлөлт хийлгэнэ. Хевлийд минь цохилж байгаа бяцхан зүрх намайг уучлаарай. Чамайгаа хөөрхөн охин байгаасаа гэж хичнээн хүсвч энэ амьдралд угтаж авч чадахгүй нь. Би хүүгээ сургуульд нь хөргөж өчөөд ирээ. Амаа гэрэл битээгээрээсээ гараарай. Би хүүгээ сургуульд нь хөргөж өчөөд ирээ. Би хүүгээ сургуульд нь хөргөж өчөөд ирээ. Би хүүгээ сургуульд нь хөргөж өчөөд ирээ. Би юу хийж вэ? Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж яасан үнэн үгүй. Хайлтгүй. Жаахан хүлээгээрэй. Би очиж байна чам дээрээ. Би очиж байна. Би ингэлтэй. Би шамдаа үнэхээр хайртай. Миний охиныг надаас бит явуулаа та төхөө. Би хариг дахиж хизээж байхгүй. Энэ амьдралаа дахиж босгоно. Хамлаж байна. Хамлаж байна.
охинтой боллоо шүү дээ. За хоёр үргэлээ. За баярлалаа. Би юм нэг явлаа. За баярлалаа. Хэрвээ би арх гэгч зүйлээс татгалзаж чадаагүй бол өнөөдрийн энэ их аз жаргал баяр баясгаланг мэдэрч чадах байсан болов. Дахиж л арх гэх хор дундааг хэрэглэхгүй юм шүү. Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй өнгө нэмцгээе 2020 нөлөөллийн аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хорт зуршилгүй эрүүл бие арга хэмжээг зохион байгуулж байна. Төрийн хөсөлтөнд тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч та архинаас татгалзаж амьдралдаа өнгө нэмцгээе.